Цаачиг аваад тэр идэл хоолоо авах гээд үзээд юм уу? Хэрэгтэй мөн. Тийштэй тийм мөнгө хэрэгтэй штэ. Тэгээ мөнгө хэрэгтэй байхад яагаад хэлмэн задлаа идчихвэ? Хэн намайг гэгэнэнэ дэлдэг. Би 5 настай. Хэн би намайг дэд. Чи хэдэн настай? 4 настай. За сайн байна. Хэн би 5 настай. Наваа тэжмэг. Наа дэд. Хэн магита. Чи хэдэн настай? 4 настай. За. Хано. За чамаа хин гэдэг вэ? 2 дугаар. Чи хэдэн настай? 5. За. За сайн уу? Чамаа хин гэдэг. Хин гэдэг нэрээ? Бас мэдэхгүй болцсон уу? Мэдэхгүй болцсон уу? За. Хэдэн настай энэ чи? За 4 настай болж штэ тий? Чамаа тоглоно гэдэг үү? За мэддэг болцсон юм шүү. За. Окей. За энэ юу вэ? Өндөн шоколад. За өндөн шоколад юм биш үү тий? Та нар өндөн шоколад дуртай юу? Дуртай. Дотроос нь юу гарч ирдэг лээ? Тогсон. Хадаа. Өөр юу гарч ирдэг? Чихэр шоколад гарч ирдэг тий? Би та нарт бүгд яг одоо энэ өндөн шоколадыг ингээ өгч байгаа заа юу? Та нар их шүү за. Яг урд байгаа та нар. За гэхдээ нэг юм боцолтой. Та хэдээд штэ. Энэ шоколадыг яг одоо аваад идэж болно. Хэрвээ та хэдэж штэ. Наа шоколадаа идэхгүй. За яа. 30 минут хийж чадах юм бол би та нарт дахиад нэмээд 5,000 төгрөг нэмж өгнө. 5,000 төгрөгөөр юу авч хүрэх вэ гэхээр энэ өнгөн шоколадыг нэгийг аваад дээрээс нь иштэй чихэр авч хүрнэ. За энэ дээр нэмээд та нар ахиад нэг юм өнгөн шоколад тэгээ ахиад нэг иштэй чихэр авч идэж хүрэх юм 5,000 төгрөгтэй болно. Болж байна уу? Хэрвээ энэ өнгөн шоколадыг яг одоо аваад идэх юм бол та нар идэж болно асуудал байхгүй заа. Гэхдээ энэ мөнгийг би өгөхгүй. Хэрвээ та нар 30 минут хийж чадах юм бол өнгөн шоколад нэмэх нь юу вэ? 5,000 төгрөг. Хэрвээ 30 минут хийж чадахгүй идэх юм бол зүгээр ямар ч асуудалгүй идэж болно. Гэхдээ би 5,000 төгрөг нэмж өгөхгүй. Church TV говийн бүсийн цахим сувг маань Дундгой аймаг дахь Монгол банкны салбартаа 3 дахь жилдээ хамтран ажиллаж мөнгөний үнцийн хоригдлын ач холбогдлын талаар видео контентууд бэлтгэн хүргэж байна. Энэ удаа бид цэцэрлэгийн дунд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд ийм нэгэн хөгжилтэй туршилт хийсэн юм. Хүүхдүүд маань 30 минут тийсэж өөрсдөө ярьж чадах болов уу? За бусд ингээд аваад идэх юм уу яах юм гээ сайн бодно шүү. Хэрвээ аваад идэх юм бол мөнгөгүй. Даалгавар эхлэхийн өмнө дүрмийг 3 удаа маш тодорхой тайлбарлаж өгсөн боловч цаг эхлээд л хүүхдүүд маань шууд л өнгөн чихрээ бариад авсан. Эхний 10 минутанд барьж тавьсаар ямар тач бүгд тестч чадсан юм. Мэддгүй юм биш үү тий нэрээ. Босцоо. За эхний 10 минут дууссан. Дараагийн 10 минут явж хэлээ. Бидний зүгээс дүрмийг уюуг сануулж байсан. Гэсэн ч 2 дахь 10 минут эхлээд овоо явж байтал нэг хамт идэ гэж уриалхан тэр. Ингээд л тогтун маань тэсэлгүй задарч эхэллээ. Байгаа юм бол тоглоом нь юу байгаа юм бэ?
итгэж хийсэн үү? Оо 왜 하도 대답을 지지 못하죠? 네, 어떠신? За тэгэхээр багш идэх таасан тий. Тий, идэх шүү. За тэгэхээр юм бол 김치는 아무것도 없어요. 진짜 저기는 보이 비야 따뜻진. 야, 따뜻진 보이. Араас нь тэлмэн ламаа хэсэг хугацааны дараа хувь төгөлдөр хөөж тэсэлгүй задарч тоглоомоор тоглож чихрээ эцэцгээсэн. тэгэхээр ястаа өгөхгүй шүү өөрөө идэх шүү. Чихэр гоё юм байна уу? Оо за. 이건 거예요. Гэгэнэ их хотхон хоёр маань бусдынхаа тоглохыг харах, унсан тоглоомыг нь авч өгөх, илсэн цаг руугаа харах зэрэг үйлдэлүүдийг хослуулсаар тэд маань даалгавраа биелүүлж чадах болов. Чамаа чихэр гоё амттай байна уу? Аа за. 왜 제가 왔다 도대체 Тийм үү чихэн дуусч гинэ үү? Ирсэн чихрэн тий? Тэр түрүү чихэн ямар байсан? 그래서 Хүүхдүүд юм ирсэн чихэн дуртай байдаг лөө. 왔다. Тийм тий. 이거가 чамайг эдгээр санагдахгүй байна. Заавч үзээд миний тоглоом ямар тоглоом байгаа гэж бодож байна. Аа бодож чинь гэтэл хүрээж ин тий. Сайн биш. Тэгээ үчинд яаж юм? Эдгээр санагдчих нь. Юу санагдахгүй байна? Аа тийм үү яагаад эдгээр санагдахгүй? 뭔가 안 보여준 거. 뭔가 재밌는데 근데 나는 옷이 있지. 와츠가와 제리들 하사 아까 두지 장미도 이시대 뭐? тийштэй тийм мөнгө хэрэгтэй штэ. Тэгээ мөнгө хэрэгтэй байхад яагаад хэлмэн задлаа идчихвэ? Тэгмээ. 하드교다신 데. За таалагдаад байсан юм уу? Тэгэхээр диско идсэн үү? Ааха. 나다 내면 가가. За мөнгөтэй учраас за яад ингэ чихрээ идээ тоглоомоо задлсан уу? За. 나다가 무게지만. Ер нь чи мөнгөтэй байд юм уу? 우리 다 Өө чадчихсан уу? Тогтоогоо чадчихсан уу? За ингээ өөр орлогод ив чадчихсан юм байна шүү дээ, тий? 자, 이제 하도인데. Хатуу юм бэ нөө. Өөр байхгүй. Тогтоогоо чи мөнгөтэй болмооргүй байсан уу? 나다 그때 뭐가? Тийм үү? Чамд гэр чи хэдэн төгрөг байгаа? 어떤 Гол төгөлдрөө. Мөнгөтэй болмооргүй байсан юм уу? Мөнгө харж байхгүй юу? Ихтэй мөнгө хэрэггүй байсан чам? Тийм үү? Яагаад? 그때 딜고르다가 못되게 듣고 Тийм үү? Чи юу идэх юм? 그때 하사에 대베. Тийм үү. Дэлгүүрээс нэг амттай юм авч идмээргүй санагддаг болохоо тоохгүй байгаа мó. Тэгтээ чи яагаад наадхаа задлцсан тэгвэл? Бас идэхгүй байж болох юм шүү. 거의 뺐어. Гоё харагдаад ирсэн үү? Тэгээ задлсан чинь гоё хийж чадсан уу? За штэ юу да тий. Мөнгийг ер нь ээж аав нь яаж олох юм болоо? 너 아직 хийжагаад авдаг. Тийш ажил хийж яагаад авдаг тий? 아저씨가 хийжагаад үгээ хоолой даашнууд авдаг. Уутава хүүхдүүдтэй жигэр авч өгөөд мөнгө бэй болчих. Тийм тий. Тэгвэл та нар сая ажил хийж байгаа юм шиг 30 минут хүрээсэн бол та нар мөнгөтэй болох боломжтой байсан юм шүү. Та нарыг хүссэн бүхнийг авч үлдээн чинь та нар ээж аавдаа нэг ч гэсэн удаа тусаалаад мөнгөтэй болоод аваач өгөх боломж байсан уу? Байсан тий. 잡아 나타나 뒤국도 하고 Тийм аахгүй гэж юу? Чамаа өөрөө хэрэглэх гэдэг юм уу? 티 누가 하트자가 잘했다. 이게 이사다고요. Тэгээ чи хатаатай байгаа мó. За ингээд 30 минут
баяр хүргэе. Баяр хүргэе. Хоёр найзтай баяр хүргэе. Манайха хоёр найзтай баяр хүргэе. Ийхүү даалгавраа маш амжилттай биелүүлсэн хоёр охин маань өндгөн чихэр болон 5,000 төгрөгтэй болж өөрсдийгөө ялж чадлаа. Яг энэ төвчж яхад чамд хэцүү байсан уу? Үгүй. Юус хэцүү байгаагүй юу? Тийм яг юу бодож чижсэн? Надад тоглоомын энэ гой ямар юм тоглоом байгаа мөлөний бодож ирсэн. Чи 5,000 төгрөгөөр одоо юу авах вэ? Өндгөн шоколад. Ахаад уу? Тэгээ бүр хоёртой болох юм уу? Тэгээ нэг нь хинд өгөх юм чи өөрөө хоёулыг нь идчих юм уу? Нөгөөдг нь найзтай өгнө. Тийм үү, нэг нь өөрөө идэх юм уу? За. Баяр хүргэе. Бэта. За, чи ингээд 5,000 төгрөгтэй. Дээрээс нас өндгөн шоколадтай болж чадлаа тийм. За, чи ингээд 30 минут тийс чадсан шүү дээ. Төвчээртэй байсан. За, ингэж төвчээр гаргаж яхаа чамд хэцүү байсан уу? Чи байгаагүй. Яагаад хэцүү байгаагүй вэ? Юу гэж бодож чи? Чарын биш. Гой юм байгаа хэцүү. Чамд мөнгө байгаа юу? Байгаа юу? Тэгээд тэгвэл чи дээрээс нь нэмээд дахиад мөнгөтэй олчих чинь зүг үү? Чи энэ мөнгөөр юу авах вэ? Өндгөн шилгаа. Ахаад өнгөж шоколад авах юм уу? За ямар. За баяр хүргэе. Ингээд чиний мөнгө өсдөг шүү дээ, тийм ээ? Бид нар хэрэг мөнгөө ингээд цуглуулаад явж хүссэн юм авч болдог шүү заяа. Үзэгч таач бас энэ даалгаврыг хүүхдүүдтэйгээ хамт биелүүлж мөнгөний үнцийн хуримтлалын ач холбогдлын талаар маш энгийнээр ойлгох боломжтой шүү. За ингээд баярлалаа хүүхдүүдээ.